Сайн байцгаана уу? ДБС-ийн эрхэм үзэгчид та бүхэн өнөөдрийг аятухтай тавтан өнгөрүүлж байна уу? Орой бүрийн 19 цагаас цоо шин мэдээлэл танилцуулдаг төвөн бисэн мэдээллийн хэлбэрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээлэл үзүүлье. Дархан сумын албан байгууллагууд аж ахуйн нэгжүүд ойролцоохоо 50 м газрынхаа цас мөсөө арилгаж бүх нийтийн цэвэрлэгээндээ нэгцээр байна. Одоо үүнтэй холбоотой сурвалжлага мэдээллийг танилцуулна. Дарханчуудын дунд хот доторх авцсан болон явган үнэ замын халтаргаа гулгааны асуудал шүүмжлэлт халуун сэдэв болж байгаа. Тэгвэл та бүхний харж байгаачлан дарханчууд аж ахуйн нэгж байгууллагууд төрийн болон хувийн хвшлийн болон иргэд оршин суугчид нэгдэн нээлж Дархан хотынхон авцзамын халтаргаа гулгаах цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Жишээлбэл миний ард харагдаж байгаа эдгээр хүмүүс бол Дархан улаан аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа, түүний дэрэгдэх жаргалтай амьдрал төвийн менежерүүд, ажилтнууд болон түүнд одоо үйлчлүүлж байгаа хүмүүс нэгдэн нээлж за ойролцоох 50 м газрынхаа төдийгүй за туслах орон нутгийн чанартай иймхүү авцзамынхаа цас мөсийг цэвэрлж байгааг та бүхэн харж байна. Энэ мэтчлэн хуулийнхаа дагуу үүргээ биелүүлж чадах юм бол төрийн хувийн хвшлийн гэлтгүү бүхэл албан байгууллага аж ахуйн нэгжүүд компаниуд 50 м газрынхаа харьяа, явган үнэ зам болон авцзамынхаа гадаах талбайн цас мөсөд цэвэрлж чадах юм бол дарханчууд бид бүхэн халтаргаа гулгаанаас бүрэн сэргийлэх боломжтой байлээ. Ойролцоох цас мөсөө цэвэрлэж халтаргаа гулгаагаа арилгаж байгаа Дархан дахь олон байгууллагуудын дараагийн нэгэн жишээ байгууллага бол за төрийн өмчийн сургууль, ерөнхий боловс сурлын 15 дугаар сургуулийн хамт олон байна. За та бүхний харж байгаачлан 15 дугаар сургуулийн за баг дунд ахлах гэлтгүү за бүх шатны одоо багш нар болон сургуулийн ажилтнууд за багш удирдлага гэлтгүү одоо нийтээрээ ингэж инхүү за сургуулийнхаа ойролцоох явган үнэ одоо авцзамынхаа цас мөсийг цэвэрлэж халтаргаа гулгаанаас одоо сэргийлж иргэдийг эрслээс хамгаалж байгаа байна. 15-д ямар шалтгаан байдаг? Монголны өгш хийдэг. За. Өнөөдөр бас хамт олноороо цаа цэвэрлж байгаа юм биш үү? Хэдүүлээ байна. Бүгдээрээ ажиллаж байна уу? Бүгдээрээ ажиллаж байна уу? Юу н манай дарханчууд бас сүүлийн үед энэ явган үнэ зам авцзамын халтаргаа гулгаа маш их байна. Тэгээ эрсдэл үүсэж байна гэдэг байгаа. Үүн дээр нөгөө албан байгууллага бүр компани бүр дор бүрнээ ингээд хичээгээд үүргээ биелүүлж байгаа болно те. Та үүн дээр ямар уриалга хэлмээр санагдаж байна? За бүгдээрээ хамт олноороо албан газрынхаа одоо иргэн тойрны аюулгүй байдлыг хангацгаая, засаа цэвэрлэцгээе гэж хэлмээр. Засуулж хахад юу бодогдож байна? Уг нь ингээд дор нь цэвэрлээ очиод харин тийм дор нь цэвэрлээд ягтаршгүй дээс нөгөө хүмүүс маш их явдруулахаар маш их тавтарсан байна. Дараагийн мэдээ. Дархан хот доторх болон хот хоорондын буюу сумд хоорондын авцзамын халтаргаа гулгааг арилгахад салбарын инхүү дайчлагдаж байна. Өнөөдрийн тухайд Зэвсэг төчний 330 дугаар анги, 301 дугаар анги, 322 дугаар салбар ангийн 70 гаруй албан хаагчид хонгор сумаас салхиж чиглэлийн авцзамын зорчих хэсгийн цас мөсийг цэвэрлэж байна. Зэвсэг төчний 301 дугаар ангийн бүрэлдэхүүн маань Дархан улаан аймгийн хонгор сумын салхит багийн чиглэлд авцзам дээр одоо цас цэвэрлэгэн дээр ажиллаж байна. Ингээ манай Зэвсэг төчний 3 анги 3 хэсэг газарт ингээ хуваагдаж ажиллаж байна. За тэгээ цасны зузаан бол бас их байна зам дээр. Нилээ цохиулж бас хохорж байна. Ингээ одоо чадхаараа ирвэхээр нутаг орныхоо ард иргэдийн аюулгүй байдлын төлөө бас ингээ хамтран ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань ч гэсэн бас бид хэдийн бас ажлыг хүндэтгээд жоохон хүлээцтэй хандж байгаараа. За иргэд маань бас одоо дан гац энэ миний ажил гэж хойш суулгүйгээр цуг энэ орон нутгийнхаа цэвэрлэгээнд орчин тойрныхоо гэр орныхоо албан байгууллагынхаа гадаах цас мөсийг бас хамтдаа цэвэрлээрэй гэж уриалж байна. Дархан аймгийн хэмжээнд нэгдсэн цас цэвэрлэгээний үйл ажиллагаанд Зэвсэг төчний нэгтгэл анги салбарууд идэвх санаачлагтай оролцож байна. За Зэвсэг төчний тэг 65 дугаар ангийн за 322 дугаар тусгай салбар за Дархан аймгийн хонгор сумын салхит багийн чиглэлд за авцзамын цас цэвэрлэх үйл ажиллагаанд идэвх санаачлагтай оролцож байна. Авцзамын цасны зузаан за мөсчлөлт ихтэй за замын голуур за зузаан мөс тогтсон байдалтай байна. Иймээс иргэд та бүхнийг халтаргаа гулгаанаас сэргийлэх үүднээс за авцзамын цэвэрлэгээ болон за ойр орчмын талбайг цэвэрлээрэй гэж уриалж байна.
Манай дэвтэрчний 330 дугаар ангийн нийт 40 цэргийн албаагч Дархуул аймгийн Хонгор сумын за зам талбай энэ засны цэвэрлэгэн дээр ажлын үүрэг гүйцэтгэж байна. За тэгээд засны зузаан бол маш халтаргаа гулгаатай байна. Ялангуяа төв замын хоёр захаар 5-аас 10 см зузаан мөсөн бүрхүүд үүссэн юм байдалтай байна. Энийг одоо манай цэргийн албаагч одоо арилгаж цэвэрлж яамлж байна. За тэгээд энэгээр одоо яг төв замаар зорчж байгаа нийт иргэдийг одоо хөдөлгөөний аюулгүйнтэйг сайн хангаж одоо зорчоорой гэж одоо хүсэж байна. За тэгээд мөн аж ахуй нэгж байгууллагуудаа бас ойр орчимд 50-100 м орчмоор зам талбайгаар зах мөсөө цэвэрлж хөдөлгөөний аюулгүй орчныг одоо бүрдүүлж ажиллахыг та бүхнээс уриалж байна. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэн Дархан хотын Эрчим Меко хотгонд 3 өрөө орон сууцыг зах зээлээс хямд үнээр худалдаалах гэж байна. Сайн бацгаана уу? Дарханчууд болон түүмс иргэд та бүхэн хэрвээ орон сууц худалдан авахар хайж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид бүхэн яг одоо Дархан сумын 12 дугаар багийн нутгийг дэвсгэр таатай байршилд байрлалтай Эрчим Меко хотхон буюу 16 давхар орон сууцны 13 давхарт нь байрлах 9275 м2 цэлгэр саруулхан 3 өрөө орон сууцыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэхүү 9275 м2 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хямд үнээр уян хатан нөхцлөөр борлуулах гэж байгаа юм а. Давуу тал нь юу вэ гэхлээр за гэрчлэгийн тун утгагүй гарах гэж байгаа. 2 0-той мөн 2 унтлагын өрөөтэй. За нэг унтлагын өрөө нь бол мастер унтлагын өрөө. За дээрэс нь энэхүү орон сууц нь 2 тагцтай гэдгээрээ онцлог давуу талтай байгаа. Эрчим Меко хотгоны тухайд Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр бидний мэддгээр Жүр өрийн ертөнцийн зүгээр зүүн талд нь за Дархан гардны яг ард талд нь байрлалтай цоо шинээр ашиглалтанд орж байгаа бүрэн зутгамал маш чанартай хийцлэлтэй орон сууц байгаа шүү. За энэхүү орон сууцны давуу тал нь гэвэл цонхны тагтны харуулц маш сайхан ертөнцийн зүгээрээ зүүн тийш болон зүүн хойшоо харсан мөн эгц урагшаа харсан цонхнуудтай мөн 2 тагцтай байгаа. Та энэхүү өөртөө эдийн засгийн хэмнэлтийг үүсгэж зах зээлийн үнээс илүү боломжийн хямд үнээр энэхүү худалдаа авах гэж байгаа орон сууцны давуу талууд нь гэвэл маш дулаахан өрөөний зохион байгуулалттай бид бүгний саяны зогсож ирсэн хэсэг бол яг мастер унтлагын өрөө буюу мастер унтлагын өрөө нь өөрөө 0-той байцаа дээрээс нь тагцтай гэдгээр онцлог давуу талтай байгаа. За энэхүү та бүхэн зах зээлээс илүү хямд боломжийн үнээр цэлгээр дулаахан саруулхан 3 өрөө орон сууцаа худалдан авахыг хүсэж байвал доор харагдаж байгаа утасны дугаар буюу 9911 29 TikTok гэсэн утасны дугаараар холбогдсон 13 давхарт байрлалтай 9275 м2 орон сууцныхаа илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Мэдээллийн хөтөлбөрөөр тодруулга ярилцлагаар үргэлжлэн энэ удаагийн сэдв татрын тооцоолын дансны үлдэгдэл хэрхэн баталгаажуулах тухай байх болно. Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ДБС-ээс татрын газартай хамтарч татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэрэгцээтэй ээлжид мэдээллүүдийг хүргэж байгаа юм. За тэгвэл энэ удаагийн дугаартаа татрын тооцоолын дансны үлдэгдэл хэрхэн баталгаажуулах тухай гэсэн мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ удаагийн зочдоор Дархуул аймгийн татрын газрын татрын улсын байцаагч Насалмаа, мөн Дархуул аймгийн татрын газрын татрын улсын байцаагч Оюу Дарнаар ирсэн байна. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За эхний асуулт болохоор Монголын татрын албанаас татвар төлөгч нарын цахим татрын системд ирүүлж байгаа татрын тооцоолыг баталгаажуулах гэсэн мэдээллийн дагуу зөвлөмж өгөхгүй юу гэж бас хүсэж байна. За эхний хариултыг бол Насалмаа таньс хүсэж байна. Таны тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхгүй юу бид нарт? За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За 2025 оны 12 сарын 31-ний байдлаарх татвар төлөгчдийн татрын тооцооллын үлдэгдлийн үнэн зөв байдлыг хангах хүрээнд нийт татрын албаны хэмжээнд татрын тооцооллын үлдэгдэл баталгаажуулах ажил маань хийгдэж байгаа. За татрын тооцооллын үлдэгдлийг баталгаажуулахдаа татвар төлөгчд маань E-tax имплиац сегмент буюу татрын тооцоол захим татрын тайлгны системээр татрын тооцооллын үлдэгдлийг баталгаажуулна. За баталгаажуулалт маань зөвхөн нэг удаа хийгдэх буюу тухайн хийгдсэн он сар өдрөөр системд бүртгэгдэнэ. За ийм учраас татвар төлөгчд маань татрын тооцооллын ноогдол төлөлт нэхэмжлэх тооцооллын зөрүүгээ сайтар хянан шалган нэгтлж байж баталгаажуулалтыг хийнэ. За хэрвээ татрын тооцооллын үлдэгдэл зөрүүтэй тохиолдолд харьяа татрын албандаа хандаж
татврын зөвлөн туслах багтаа хамтран тооцооллын үнийн зөв байдлыг хангаж тооцооллын зөрүүг засварлуулж иж баталгаажуулалтаа хийнэ. За ингээд нийт татвар төлөгчтэй хандаж хэлэхэд 2026 оны 2 сарын 15-ны өдрөөр нийт татврын тооцооллын үлдэгдэл баталгаажуулалт маань хийгдэж дуусах тул та бүхэн маань хугацаанд багтаж татврын тооцооллын үлдэгдлээ баталгаажуулаарай гэж та бүхэндээ зөвлөж байна. За баярлалаа Налмаа танд. Та бүхэндээ бас илүү дэлгэрэнгүй ойлгомжтой байх үүднээс бид бүхэн бас тийм ээ эвлүүлгээр зурган байдлаар те хэрхэн баталгаажуулалт хийж байгаа гэдгийг илүү ойлгомжтой үзүүлж байгаа гэж та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. За дараагийн асуулт болохоор e-tax Симтацгийн мен дээр хэрхэн баталгаажуулж хийх вэ? За үүнтэй холбоотой мэдээлэл манай оюутар хүрэхгүй юу? Татврын тооцооллын дансны үлдэгдлийг захим татврын системд баталгаажуулах хэд хэдэн алхмууд бий. За нэгдүгээр алхам нь болохоор захим татврын системийн хянах самбарын татврын төлөлт талбарыг сонгосноор за төлөвлөл зохих төлсөн татвар илүү дутуу үлдэгдэл бүхий цонх харагдана. За баталгаажуулах оног 2025 гэж сонгосноор төлөвлөл зохих төлсөн татвар илүү дутуу бүхий талбарт холбогдох мэдээлэл татврын төрөл бүрээр задарч харагдана. За төлсөн татврын цонхны дүн нь нөөтийн төрлөөр худалдаа авалтанд төлсөн болон дансаар төлсөн нийт дүнг бол харуулж байна. За татвар төлөгч таны татврын илүү дутуу үлдэгдэл үнэн зөв бол баталгаажуулах товчийг дарснаар татврын үлдэгдлийн дүнг тухайн баталгаажуулалт хийсэн огноогоор тасалбар болгон системд бол хадгална. За хэрвээ төлөвлөл зохих татвар төлсөн татвар зөрүүтэй тохиолдолд тооцооллын үлдэгдлийн дэлгэрэнгүй товчшийн тусламжтайгаар тооцооллын дансны тайлант хугацаагаар гүйлгээний огноогоор гисэн хоёр талбар харагдана. Тайлант хугацаагаар гисэн тооцооллын данс нь татврын төрөл тайлангийн хугацаагаар жилээр сонгох бөгөөд эхлэх болон дуусах хоног гараас оруулан хайх товч дарснаар дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байгаа. За дэлгэрэнгүй товчоор тухайн сонгосон хугацааны татврын төрлийн гүйлгээний дэлгэрэнгүй бүртгэлийг харуулна. За дэлгэрэнгүй бүртгэлийн тусламжтайгаар ямар хугацааны тайлангийн ноогдол төлөлтөнд зөрүү үүссэн байгааг мэдэх боломжтой. Татвар төлөж ирсний нэхэмжлэл төлөх хэсгийг үлдэгдлийн дүнтэй таарсан хэсгийг заавал шалгана. За гүйлгээний огноогоор гисэн тооцооллын данс нь сонгосон татврын төрлийн үлдэгдлийг тухайлсан хугацаагаар өдрөөр сараар тасалбар болгон татврын алба, татврын төрлөөр ноогдол төлөлтийн зөрүүгээ тодорхойлох боломжтой. Хэрвээ таны тооцооллын дансны үлдэгдэл зөрүүтэй бол харьяа албандаа хандаж зөвлөн туслах багтаа хамтран үлдэгдлийн зөрүүгээ засварлана. Татвар төлөгчийн татврын тооцооллын дансны илүү дутуу үлдэгдлийг зөвхөн нэг удаа баталгаажуулах боломжтой бөгөөд 2026 оны 2 сарын 15-ны өдрийг дуустал системд хүлээн авах боломжтой байгаа. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ буюу за тодорхойлбол татвар төлөгчдөд зориулаад Дархан улаан аймгийн татврын газартай хамтран хүргэж байгаа ярилцлага энэ дөрөв өндөрлөө. Бид энэ удаагийн дугаартаа татврын тооцооллын дансны үлдэгдлээ хэрхэн баталгаажуулах вэ гэсэнс дээр ярьслаа. За энэ удаагийн зочдоор Дархан улаан аймгийн татврын газрын татврын улсын байцаагч Насалмаа, мөн Дархан улаан аймгийн татврын газрын татврын улсын байцаагч Оюу Дарнамаар оролцлоо. Ингээд энэ удаагийн дугаарт бас татвар төлөгчд минь хэрэгцээтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Та нартай ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор эхний хэсэгт орон нутгийн болон тодруулга мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт Дархан улс элен Төв аймгийн бүх сумдын цагаараа урьдчилсан мэдээлэл хүлээн авна.
хүрсэн мэдээллийн үйлбэрээ ээлжид дугаарын дөрөв өндөрлөж байна. Та бүхэн орой бүрийн 19 цагаас энэхүү орон нутгийн чанартай онцлог мэдээлүүдэд тогтмол хүлээн авч үзэх боломжтой шүү. Бид бүгд хамтдаа бямд нэм гараг та бүхэндээ 7 хоногийн тойм хөтөлбөрөөр бэлтгэн үзүүлэх болно. Баяр та үзэгчдээ.